Би ч байх гэдэг үгийг хүртэл ингээ байх гэж ярьдаг байлаа шүү дээ. Бүгдээрээ сайн байцгаана уу? Миний бичлэгийг үзгээд эхлүүлж байгаа та бүхэнд дахиад маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань бичлэг болохоор би англи хэлээ яаж сайжруулсан бэ? Англи хэлээр би яаж сурсан бэ гэдэг талаараа би бичлэг хийе гэж бодсон юм. За надаас ер нь ингээ англи хэл яаж сурсан бэ гэж бол ер нь асуугаагүй бичлэг хийж гиснээс хойш хүн бол ер нь асуугаагүй. Нэг ихч өмнөх бичлэгийн доор яаж англи хэл сурсан бэ? Яаж хэлээ сайжруулах вэ гэж бичсэнсэн. Тэгээд надад итгэж надаас тийм асуусан танд маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд би өөрийнхөө зүгээс би амьдрал дээр англи хэлийг яаж ашиглаж сурсан бэ гэд энэ туршлагаасаа та нарт хуваалцъя гэж байна. Арай хэрэгтэй байх болов уу гэж бодод. Нэг ч гэсэн хүндтэй. Энэ болохоор одоо ямар нэгэн би одоо сарын дотор ингэж бэлдээд би IELTS-ын тэд оноотой болж ирсэн би тэтгэлэг тэгж авч ирсэн гэдэг талаарх бичлэг ердөөсөө биш. Та англи хэлийг яаж өдөр тутамд ашиглаж сурах вэ? Яаж англи хэлээр чөлөөтэй хүмүүстэй ярьж сурах вэ? Яаж айдсгүй болох вэ гэдэг чинь ядаж нэг ч гэсэн хувь нэмэр оруулах болов уу гэж бодоод би энэ бичлэгийг хийж байгаа. Миний хувьд болохоор англи хэл сурсан түүх маань маш урт. Угаасаа монголчуудын хувьд тэр чинь бид нар англи хэлийг одоо миний хувьд гэх юм бол бараг 10 жил насныхаа талаар би одоо би ч бараг 30 хүрч ийн тий. Юу вэ би ч бараг 15 бараг 20 жил англи хэл сурж байгаа юм шүү дээ. Монголын боловсролын систем ер нь бол англи хэлийг үнэхээр чанаргүй заадаг. Тэрийг бол хамгийн түрүүнд хэлэх хэрэгтэй. Надтай санал нэгдэх хүмүүс байгаа. 26 цагийг бурхан минь хичнээн жил үзээд байгаа юм бэ те. Нэг жил ингээд нэг цагаа үзснээр дахиад тэр цагаа үзээд тэр хичээлээ зааж байгаа багш нь ч тэр хичээлээ ойлгохгүй те. Ингэж бид нар цаг хугацааг амар их алддаг. Манай анги бол угаасаа юу байсан? Англи хэлний гүнзгийрүүлсэн анги байсан. Гэхдээ англи хэлний гүнзгийрүүлсэн анги байлаа гэдээ би сайн байсан уу гэвэл үгүй. Бид нар ер нь бүгд л адилхан байсан. Яг гэх юм бол манай ангийн багш англи хэлний багш байсан байхгүй. Тэгээд англи хэлний хичээл хийхдээ ингээд ангийн хурал болоод өнгөрдөг байсан. Тийм болохоор одоо энийг үзсэн манай 10 жилийн ангийн багш намайг алах бах. Гэхдээ уучлаарай. Ямар ч үр дүнгүй би 10 жилийн англи хэлгүй төгсөжсэн. За тэрнийхэн дараа бол би Talk English баг зэрэг явсан. Talk English бас надад үр дүнгүй байсан. Тэрний дараагаар би ингээл англи хэл сурах оролдлогоо ингээл зогсолтгүй хийгээл байгаа штэ. Тэрний дараагаар бэлгүүнс багшийн одоо би энэ ч оруулчих бэлгүүнс багшийн англи хэлний сургаалт бол миний бүр тархийг үнэхээр задлж өгсөн. Бэлгүүнс багшийн англи хэлний суусан хүмүүс бол надад санал нэгдэх байх. Яг ингээд амьдралд ойрхон таны одоо англи хэл хэрэглэхэд чинь англи хэлээр та чөлөөтэй ярьдаг болоход чинь яг таны ингээд тохиргоо хийж өгдөг. Сургаалт бол ер нь тийм л байх хэвээр. Тэр сургалтыг одоо нэг сар суугаад тэгээ 21 хоног тэр сургалтанд суугаад та яг англи хэлээр чөлөөтэй ярьдаг болох уу гэвэл бүх хүмүүс асуултын хариултыг мэдж байгаа хизээж тийм болохгүй. Англи хэлний сургалт ер нь угаасаа таныг тэр одоо сурахад чинь чиглүүлэх үүрэгтэй болохоос биш таныг ингээ 21 хоногийн дараа үнээр флуент native speaker болохгүй гэдгийг угаасаа хүн болгон мэдж байгаа. За бэлгүүнс багшийн сургалтын доор яваад би овоогаагүй англи хэл сурах тал руугаа болж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойшоо ер нь айгүйх англи хэлээр юм үздэг болсон. Англи хэлээр дуу сонсдог болчихсон байсан. Бэлгүүнс багшийн хичээлийг дуусгасны дараа би 2 жилийн дараа юу явсан байдаг. Ирланд руу явсан. За тэгээд нөгөө жинхэнэ англи хэл сураагүй өөртөө нүүр тулж эхэлж байгаа шүү дээ. Үнэхээр тэр бол амар хэцүү. Ирландад дөнгөж очисон хүмүүс бас тэр зовлонг мэддэг. Ирланд ч юм бол яг ингээд native speaker-үүд орон байгаа ш, native англи хэлээр ярьдаг хүмүүсийн орон байгаа. Тэгээд нөгөө англи хэл сурах, хажуугаар нь ажиллах гэдэг чинь аюу хэцүү байдаг байхгүй. Өглөө өдөр болгон 7 хоногийн 5 өдөр англи хэлний сургалтанд суугаад идэг, танхимын сургалтанд суугаад байгаа ш. Тэгсэн мөртлөө хэл сайжрахгүй. Яг Ирландд бол 100 тийм хүн байгаа. Гадаадд тэнд те тэр хэлд нь одоо тэр хэлээр нь ярьж байгаа оронд байгаа мөртлөө тэр хэлийг сурахгүй хүмүүс бүр 100-100-аараа байгаа. Ер нь тэр хүмүүсийг намайг бас багтаагаад шүү. Ажиглаад хахад гаргаж байгаа алдаа бол бүгд ижлэхэн өөртөө итгэлгүй. Би ч гэсэн тийм дөнгөж ингээ Ирландд очингуудаа би хумсны салонд ажилладаг байсан. Угаасаа ингээ наан хідэн сарын өмнө хідэн одоо 1-2 жилийн өмнө ирсэн охтууд чинь бүр айгүй мундаг англиар ярьж байгаа байхгүй. Би тэднийг хараад ёо би нэр хизээ ингэж англи хэлээр ярьдаг болно гэж боддог байсан. Тэг хүн тийм үнэхээр болдог. Ялангуяа би багасаа айгүй гацж ээрж ярьдаг. Ямар нэг юм ингээд хэлэхдээ өөртөө итгэлгүй тийм хүн байсан.
Тэгээд хэрвээ над шиг ийм хэлний одоо доголдолтой эсвэл ингээ өөртөө итгэлгүй тийм хүн байх юм бол эн чинь амар том тушаа болдгоо шүү. Таныг хэл сурахад чинь. Тэгэхээр тэрийг ингээд бүр ингээ аналог хийгээд би үнэхээр англи хэлээр ярьж чадна гэдгээ тархиндаа тохируулах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр хийх алхам чинь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Би англи хэлээр ярьж чадна. Би англи хэлээр яриад англи одоо найзуудтай болж чадна. Би өчтөр болсон инээдтэй зүйлээ би англиар ярьж чаддаг болно гэдгээ өөртөө хамгийн түрүүнд итгүүлэх хэрэгтэй. Тэр хамгийн ихний алхам бол өөртөө итгэлтэй байх, өөрийгөө ярьж чадна гэдгээ итгүүлэх. Хоёр дахь нь бол бүх орчноо англи болгож өөрчлөх. Yes. За тэгээ дараагаар нь бол нөгөө ярих гэдэг одоо үе шатруу орно шүү дээ. Тэ угаасаа өөрийгөө бэлтчихсэн, өөрийгөө англиар ярина гэдгийг итгүүлчихсэн. За угаасаа үзэж байгаа, харж байгаа бүх юмнууд нь англи байгаа учраас та одоо ярьж эхлэх хэрэгтэй. Угаасаа бид нэр 10 жил англиар ингээд нүдүүлчихсэн хүмүүс тэр цаг, тэ өнгөрсөн цаг, ирээдүйн цаг бүгдийг бид нэр тархиндаа мэдж байгаа. Тэгэхээр алдаатай ч бай, оноотой ч бай. Заавал англиар ярьж одоо эхлэх нь хамгийн чухал шүү гэж хэлмээр. Алдаатай байх нь угаасаа хинд ч хамаагүй. Монголчууд ингээд нэг жоохон шүүмжилдэг байхгүй. Англи хэлээр ярьж чадахгүй хүмүүстэй англи хэлээр ярих хичээж байгаа хүмүүс амар шүүмжилдэг. Утас зүгээр ингээд айтаахан аваад ярьж чадахгүй бийж англи хэлээр ярьж байгаа хүмүүсийн акцентын шүүмжилдэг тийм хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийг угаасаа битгий тоо тэр хүмүүстэй тэнцэнэ угаасаа үлдэн. Та угаасаа тэр хүмүүсийг өөрчилж чадахгүй. Өөрийгөө одоо хамгийн түрүүнд өөрчлөх ёстой зүйл чинь та өөрөө учраас тэр зүйлийг зүгээр хаяад урагшаа яв гэж хэлье. За тэгээд ярьж эхлэхэд бас нэлийн асуудал байгаа. Өөрийгөө голоод, өөрийгөө үгүй ядаад өөрийнхөө гаргаж байгаа алдааг шүүмжлээд ингээд ах юм бол та ингээл нөгөө өөрийнхөө арай гэж босгосон хөдөлмөрийг дахиад нураагаад байна. Тэгэхээр алдаатай ч байсан гэсэн тэр алдаагаа засаад урагшаа явах нь хамаагүй чухал. Бидний одоо айдаг, цааргалдаг зүйл бол акцент буюу дуудлага. За тэр дуудлага бид нэр заавал одоо native speaker шиг тий унган англи хэлээр ярьдаг хүмүүс шиг тийм акцент гаргах ямар ч шаардлага байхгүй. Магадгүй та 10 жилийн дараа 10 жил англиар ярьсны дараа таны акцент өөрчлөж болно тий байгаа тухайн орныхоо акцентыг одоо аваад тийм одоо акценттэй болж болно. Яг одоо хэрвээ англи хэлээр ярихаас айж байгаа бол акцент гэдэг одоо асуудлыг бүр дараагийнхаа ингэж бодорой. Тэр чинь бүр дараа нь ингээд та өөртөө тухтай өөрөө хэлэхэд одоо эвтэйхэн тийм акцентыг та одоо байглаасаа сурж аавна гэж би бол өөрөө ингээд хэл сураад ярих гэж хичээж байж хажуугаар нь ингээд акцент гэдэг юмд дахиад төвлөрөө тахаар хүн угаасаа амар тэнэг харагддаг байхгүй. Англи хэлээр ярьж чадахгүй байж англи хэлээр ярьж байгаа юм шиг тийм акцент одоо тийм хиймэл акцент тавьж ярина гэдэг чинь ер нь нэх одоо сайхан санаа бол биш. Тэгэхээр монголчууд бид нар бол харцсангуу англиар ярихад ер нь цэвэрхэн акцент гаргадаг хүмүүс одоо орны нэг штэ тий. За Филиппин, Тайланд This juice. This juice. Одоо юу гэдэг ихтэд тийм хүмүүс бол бүр ингээд яг англи хэлээр ярьж байгаа мөртлөө хятадч ярьж байгаа юм шиг те эсвэл ингээд тайландаар ярьж байгаа юм шиг тийм хүмүүс зөндөө байдаг юм аа. I was in the ambulance on the way to the hospital. She actually said, "Are you aware of the way you're speaking?" And I said, "Oh, I sound like I have a slur." And she said, "No, you sound like you can work at a Chinese restaurant." She said, "Yeah." Тэр орны хэлээр ярьдаг хүмүүсийн хувьд монголчууд бол харцангуй хурдан хэлийг ингээд сурдаг те харцангуй хурдхан акцентыг пикап хийдэг юм шиг санагддаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүсийг native speaker-ууд унган англи хэлээр ярьдаг хүмүүс шүүмжлэхгүй байхад бид нэр өөрсдөө шүүмжлээд хэрэггүй. Тэгээд ер нь яг тэгж native speaker-ууд ч ярих ямар ч алба байхгүй. Одоо Франц хүмүүсийн хувьд гэх юм бол Франц хүмүүс бүр ингээд албаар англи хэлэн дээр нөгөө French accent нэмж ярьдаг штеп. Заавал бид нар ингээд British accentтэй юм шиг ярих алба байхгүй гэдгийг тэр хүмүүс чинь сайн мэддэг байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн Монгол accentтэй англиар ярьж болно. Ямар ч асуудал байхгүй. Таны тэр хүн 100% ойлгож байх юм бол та тэрийг заавал water энэ гэж хэлэх ямар ч шаардлага байхгүй. За тэгээд гадаадд ирсэн хүмүүсийн хувьд гэх юм бол ингээ гадаад найзуудтай болоод
гадаад хүмүүстэй ингээ нөхөрлөө те кофе, цай руугаад эсвэл ингээ гадуур шоудаад англи хэл сурч болно. Тэр бол ер нь яг Монгол байгаа хүмүүсийг бодох юм бол харьцангуй хурдан зам тавчаад хурдан англи хэл сурч байгаа байхгүй юу? Монгол байгаа хүмүүсийн хувьд бол англи хэл сурна гэдэг чинь ер нь гадаад байгаа хүмүүсээс 2 дахин илүү хэцүү байгаа шүү дээ, тий. Тэгэхээр би яадаг байсан бэ гэхээр Ирландд байхдаа ч гэсэн энэ аргыг амар хэрэгэлдэг байсан. Одоо энийг хэрэгэлдэг байсны хүмүүс ихтэй сайн мэдэхгүй л дээ. Төсөөллийн хүнтэйг эсвэл ингээ дотор хүнтэйг өөртөө яар асуулт асуугаад өөрөөрөө хариулаад заавал тэрийг чанга хэлэхгүй ч байсан болно. Эсвэл төсөөл ингээд хин нэгэнд ярилцлага өгч байгаа юм шиг, хин нэгэнтэй танилцж байгаа юм шиг төсөөлөөд тэгээд тэр ситүэйшнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Тэгэх юм бол яг ингээд бодит байдал дээр тийм нөхцөл байдал тулгархад та тэрэнд бэлэн байх байхгүй юу? Толны өмнө би бас өөртөө айгүйх ярьдаг байсан. Яг нөгөө гацаж ээрж төгдөрдөг байх үедээ өөртөө амар их ярьдаг байсан. Би ч юм байх гэдэг үгийг хүртэл ингээд байх гэж ярьдаг байлаа шүү дээ. Хэцүү байдалд үжиж юу нэг хүн юм сурдаг юм шиг санагддаг байхгүй юу? Та нар миний юу хэлэх гээд байгааг бас ойлгож байгаа бах. Тэгээд төсөөлийн найзтай болчих юм бол та өөрийгөө ер нь байгаагаар нь хүлээгээд аваа сурчна. Байгаагаар нь хүлээж аваа сурчих юм бол та хин нэгэн таныг шөмжлөхэд айхаа болчихноо гэж би боддог байхгүй. За энэ бүх зүйл бол миний хувь хүний үзэл бодол. Эндээ хүн болгоно санал нийлэх алба байхгүй. Хэрвээ санал зөвлөж явах юм бол надад бас доор комент бичээрэй. Би бас тэрийг айгу зүгээр хүлээж авна. За тэгээд англи хэлээр угаасаа нийгэмд ингээд сурахаар шийдсэн те англи хэлээр бүх зүйлээ ингээд тохируулчихсан англи хэлээ ингээд орчноо бүрдүүлж байгаа хүмүүст зөвлөх нэг зөвлөгөө болвол ямар нэгэн байдлаар ном унших хэрэгтэй гэж би бол зөвлөмөр байна. Англи одоо хүүхдийн номнууд ч юм уу те англи хэм жижигэн зохиолууд за эсвэл юм нөгөө янз бүрийн юм нийтлэлүүд те янз бүрийн юм өгүүллүүд энэ төр уншвал айгүй зүгээр өөртөө ингээд тохирох хэмжээний англи хэлний тэг юмнууд уншвал айгүй зүгээр мэдээллүүд биш дэлхийн одоо янз бүрийн мэдээллүүд те дайнд ажинтай холбоотой эсвэл спорттой холбоотой өөрийнхөө юу сонирхдаг те ховж шоу бизнес юу гэдгийг тэрнтэй холбоотой одоо юмнууд уншиж судлах юм бол ер нь айгүй сайн юу яана хэл сайжрна гэж бодож байна. Тэгээ би англи хэлээр сурж эхэлснээс хойш ер нь утсан дээрээ угаасаа амар их уншиж яадаг англиар. Тэгээд энэ миний авсан Ирландд байхад авсан ном. Гэхдээ би энийг уншиж дуусгаагүй. Одоо би нэг 3 жил уншиж байгаа. Энэ тэгээ угаасаа амар хүнд ном байхгүй юу? Ойлгоход. Тэгээ амар улс төрийн тухай, амар их юм хууль дааны онолын тухай энэ төр гардаг учраас гэхдээ ер нь айгуу сонирхолтой ном. Хурамж Баатрууд гээд түүхэнд үлдсэн те бидний Баатрууд гэж боддог байсан хүмүүс яг үнд ямар хүмүүс байдаг байсан бэ гэдэг тухай гардаг байхгүй. Гэхдээ тэр хүмүүсийн тухай дуртахаас өмнө амар улс төрийн тухай одоо юунууд гардаг. Улс төрийн тухай фактууд энэ гардаг. Тэгтээ сонирхолтой. Би тэгтээ энийг одоо яагаад ингэж амар удаан 3-4 жил уншиж байгаа гэхээр эхний одоо удаад бол би ингэж жоохон уншингуудаа өг мөгийг ингэж тодруулах шуулгуудаа орхичдаг байсан байхгүй юу. Тэгээд тэгтээ зүгээр би яг тэр үедээ өөрийгөө бүр амар арчаагүй би ингэ энэ номыг уншиж чадахгүй би ямар арчаагүй юм бэ гэж боддог байсан. Ингээд 1-2 хуудас орчуулгасаа тэгээд тэрнээс цаашаа явахгүй угаасаа үг байхгүй учраас тэгээд ер нь бол тэрний дараагаар буцаагаад би нээж эхлээд уншиж эхэлсэн. Одоо би энэ дэр нэг уншсан хэсгээ одоо энэ дэр чи ингээд ер нь бол нэг 10-аад хүн байгаа байхгүй юу. Тэгээд нэг уншсан хүнийхээ түүхийг би бараг 3 удаа уншсан. Ойлгож эхэлтлээ. Би уншиж эхэлсэн. Тэгээд яг одоо ингээд англи ном энэ уншихаас айдаг хүмүүс байх юм бол бас надтай адилхан тий уншиж чадахгүй байгаагаа өөрийгөө ингээд жоохон зэмлээ тийм байж магадгүй гэж одоо би энэ тухай ярьж байгаа шүү. Тэгээд дараа нь бол би орчуулж уншихаа ерөөсөө байсан. Нэг үг хараад орчуулж уншихаа байсан. Яадаг болсон бэ гэх юм бол нэг бүтэн өгүүлбэр байгаа шүү дээ тий. Бүтэн өгүүлбэрийн утга санааг ойлгох нь амар чухал. Тэр одоо үгийг ойлгохгүй байсан ч гэсэндээ танд бол заавал ойлгох одоо ямар нэгэн сэжүүр гарч ирнэ ямар нэгэн өгүүлбэрт. Тэгэхээр тэр өгүүлбэрийг ингээ нийтэд нь уншаад үнэхээр мэдэхгүй байгаа үгээ орчуулсан хамаагүй ингэж одоо би явсан. Тэгэж угаасаа энэ үг чинь дараа нь ингээл ахаад өөр хуудсан дээр нь гарч ирэх байхгүй юу. Тэгэж одоо цээжилдэг гэх юм уу үгнүүдээ. Тэгвэл айгу зүгээр тэрнээс ч одоо энэчнээс ингээд те хитэн одоо 100 үг 1000 үг энэ төр ингээд бичиж аваад цээжилсэн гэвэл үгүй. Тэгээ одоо та нарын харж байгаа ч би энэ номыг бүр хаасайгүй авч явсан. Тэгээ одоо хүртэл уншиж дуусаагүй байгаа. Тэгээд энэ номны тухай хэрвээ надаар яриулах хүсэлтэй байх хүн байх юм бол би энэ номон дээр бүр үнэхээр эксперт болсон. Тэгээ яа унш дуусгаагүй гэх юм бол би нөгөө зарим хүмүүсийг мэдгүй.
зарим угаасаа бааtruуд гэж бодож байгаа хүмүүсийн би мэдэхгүй мэлээ. Тэгээд энэ дээр John Kennedy, Coco Chanel тэгээд Mother Teresa их гээд гардаг. Тэгээд энэ хүмүүсийн тухай тэгээд 5 дугаар хаан Хенригийн тухай бас гардаг байхгүй юу. Тэгэхээр энэ номны тухай надаар яриулмаар байгаа хүмүүс байх юм бол би дараа нь өөр бичлэгнээр ярьж өгч болно. Тэгээд ер нь аюу хэрэг болсон. Тэгээд энэ номыг нөгөө уншиж байхдаа би ойлгохгүй байгаа улс төрийн янз бүрийн хувь дооны онлын тухай одоо гарсан гэдэгсэн шүү дээ. Тэгээд тэрнтэй холбоотой кино үзчихээ буцаад энэ номоо уншихаар амар сайн ойлгодог. Тэгээ би нөгөө тиймэрхүү скандал, хувь дааны онл ч юм уу түүхтэй холбоотой юмнууд аягүй сонирхолтой. Тэгээ заавал тиймэрхүү юм унших албагүй хов живтэй Ким Кардашины тухай ч юм уу эсвэл Diana Princess-ийн тухай мэдмээр байх юм бол тэрэн дээр ингээд англиар хайгаад бүгдийн одоо бүх текстээ англиар уншингуудаа ойлгохгүй байгаа юм одоо ингээд түгээ орчуулж хаад ер нь айгүй амар ойлгогддгоо. Тэр үг чинь тэгээд чи хан дээр бичиж нагаагүйсэн ч гэсэн амьдрал дээр чинь дахиад гарч ирнэ. Хүн тэгжиж ингээд юмыг ер нь сурдаг юм шиг надад санагддаг байхгүй. Тэгээд энэ миний өгж байгаа бүх зөвлөгөө арай илүү хөрсөн дээр буусан үнэхээр ингээд бүтлгүүтээд хэл сурахгүй байхын бэрхшээлийг мэдэрч байгаа хүмүүст илүү хэрэг болох болоо гэж бодож байна. Тэгээд энэс гадна өөр олон одоо академик төвшний хэл сурсан хүмүүсийн бичлэгүүдийг бас давхар үзээрэй гэж хэлье. Ганцхан нэг хүний бичлэгийг үзээд ингээд одоо дүнэлт хийгээд яаж болохгүй. Тэгээд эцэст нь хэлэхэд амжилт хүсье гэж хэлмээр байна. Миний бичлэгийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ миний бичлэг таалагдах юм бол subscribe дараарай. Instagram-аа бас би энд тавьчихъя. Тэгээд Instagram-аа бас дахахаар болох юм бол ишигээ ороод намайг дагаарай. Баяртай.